Улсын бүртгэлийн ерөнхий газар болон хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын үндэсний агентлагийн нийслэлийн засаг даргын тамгын газар дахь салбаруудыг татан буулгах саналыг хотын дарга гаргажээ. Эдгээр байгууллагуудын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар хэлтс нийслэлийн бүх дүүрэгт байдаг учраас чиг үүргийн давхцалтай гэж үзсэн байна. За гэхдээ хотын даргын энэ саналыг засгийн газрын хэрэглэх газар эцэслэн шийдвэрлэх юм байна. Туулах юм бол нийслэлийн бүртгэлийн газрыг татан буулгая. Нийслэлийн хүүхэд гэр бүл залуучууд хөгжлийн газрыг татан буулгая. Яг гэвэл энэ дүүргүүд дээр энэ чиг үүргүүдийг хэрэгжүүлж байгаа шууд харийн агентлагууд нь удирдлага мэрэгжил арга зүгээр хангаад явах бүрэн боломжтой. Ийм байгууллагуудыг албан ёсоор татан буулгах хүсэлттэй хэрэглэх газар руу өнөөдөр явуулъя. Улсын бүртгэлийн ерөнхий газрын доор байдаг нийслэлийн бүртгэлийн газар. Энэ бид нар өнөөдөр төрийн хэмнэлт ярьж байхад төр өөрөө чадварлаг цонхон байх хэрэгтэй. Гэтэл ингээд 30-40 хүнтэй юм агентлагууд байдаг. Ямар тодорхой тийм чиг үүрэг иргэдэд үзүүлэх үйлчилгээ байхгүй ийм байгууллагууд байна.